Монгол улсын үндсэн хуулиас 13 халдашгүй чөлөөтэй байх хэрэгтэй. Хуульд заасан үндэслэл журмаас гадуур дур мэдэн хэнийгч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. 1992 дугаар оны 1-р сарын 13-ны өдрийн 11 цаг 35 минутанд Монгол улс ардчилсан үндсэн хуулиан баталсан билээ. Хүний эрх чөлөө парламентын засаглалыг дэмжсэн энэхүү үндсэн хуулийн амин сүнс нь хүний халдашгүй байдлыг 2 дугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 13 дахь заалтаараа ийхүү баттгсан юм а. Энэ оны 1 дугаар сарын 1-ээс бид хос бичиг үндэсний бичгийн төрийн албан үйл хэрэгт ашиглах болсон. Ингээд та бүхэндээ Монгол улсын ардчилсан үндсэн хуулийн 33 жилийн түүхэн аян мэндийг хүргье. Хэл соёл, өв уламжлал, Монгол дархлааны амьд халуун түүчээ болсон үндэсний бичгийн дээдэлж үндсэн хуулиан сахин хамгаалъя. Та бүхэндээ баярын мэнд өргөн дэвшүүлье.